Нийгмийн нэгэн эдисэн болж ажилчин анги руу хөл тавихад хүн бүрт шаардлагатай мэдлэг чадвараас гадна тухайн хүн бусадтай хэрхэн харилцаж байгаагаас цаашдын ажил амьдралын олон зүйл шалтгаалдаг. Гэвч энэ чадварыг суулгахад ерөнхий мэдлэгийн хичээл, шинжлэх ухааны суурь мэдлгүүдтэй ижил сургуулиас олж авахаас илүүтэй бага наснаас нь эхлэн гэр бүл, эцэг эхчүүдийн оролцоо онцгой ач холбогдолтой юм. What these letters say? O, A, E, O. Mm-mm. Oh. Ah. Mhm. Back. Good job, bye. Okay. Та дараах 4 зүйлийг хүүхдтэд хэрэгжүүлснээр ирээдүйд бусад хүмүүстэй харилцан ойлголцох, багаар ажиллах чадварт сургахад туслах юм. 1-р, ярилцаж байхдаа тэдэнтэй нүдэрээ харилцах. Энэ нь та түүнтэй харилцахыг хүсэж байгаагаа илэрхийлээ зогсохгүй, хүүхэдтэй нь бусад хүмүүсийг илүү ойлгоход болон үр дүнтэй суралцахад тус болох юм. 2-р, аавуудын хайр халамж ч мөн ээжүүдийнхээс ялгаагүй хүүхдэд чухал. Ялангуяа өөрийгөө бусдын оронд тавьж, бусдын зовлонг ойлгож чаддаг болох зан чанарыг суралцуулахад аав нар онцгой үүрэг гүйцэтгэдэг ажээ. 3-р, таны үзэл бодол таны хүүхдийн үзэл бодлын үндэс суурь болдог юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнд хэр чухлаар анхаарал хандуулж байгаа нь хүүхдийн дүн ямар байхаас үл шалтгаалж өөрийгөө үнэлэх үнэлэмжт нь нөлөөлдөг юм. Хүүхэд өнгөрсөн хугацаанд хэрхэн хичээж байснаас илүүтэй цаашдаа хүүхдийн сурах үйл явцад уг нөхцөл байдал шууд нөлөөлдөг ажээ. Боломжтой аль болох эрт хугацаанд тэднийг номтой нөхөрлүүлэх. 4 настайгаас нь эхлэн хүүхдийг урамшуулж, ном унших сэдлийг төрүүлж өгснөөр 15 жилийн дараа гэхэд тэдний тарих бусдаас илүү хөгжсөн байх болно. Ялангуяа энэ дадал нь хэл болон ерөнхий мэдлэгийн хичээлээ илүү сайн ойлгоход тусалдаг юм.